Сайн уу эрхэм гүгчтэй. За хонгор зулна YouTube хуудасаар бичсэн баярлалаа. Өнөөдөр болохоор нэг гүйлтэй холбоотой бичлэг оруулсан. Гэхдээ өнөөдөр бол гүүхгүй. Өмнө бичлгүүдээр бол 7-7 хоногор гүүгээ гүйсэн талаар бичлэг оруулж ирсэн шүү дээ. За өнөөдөр юуны тухай вэ гэхээр тэр бичлэгнүүдээс хойш л ерөөсөө энэ гүйлтийн зам дээр гүүгээ далахад ер нь гүүх алхахыг хослуулаа явж байгаа. Ер нь хэд ачаалал өгөнгүүтээ дараа нь алхаж өгөө, ачаалал өгөөд алхаж өгөөд авах юм бол биеийн жин илүү хурдцтай хасагддаг гэдэг учраас яг тийм төлөвлөгөөтэй явж байгаа. Энэ самбарыг яах гэж хийж байгаа гэхээр түрүү хэлсэн чинь төлөвлөгөөнүүд болон тухайн өдөр өдрийн гүйлтүүд байгаа шүү дээ. Тухайн сарын гүйлтүүд ч юм уу. Тэргээ гоё энэ дээр ингээд наага тавьчих зориултаар ийм хөөсөн цэрэг ийм хавтаа авсан. За саяас би наах зүйлээ бэлтчихсэн энэ. Энийгээ сая 10 орчим минут халаад бэлтцэн. Энгээрээ шууд хан дээрээ наагаад өчье гэж бодож чинь салхтаа ч гэсэн дараа нь гайгүй салчих байхаа скотч энтриг бодоход бол. Зя. Ингээ дөрвөн болонд нь наа өчгөд хангалттай илүү дээ. Гээд миний бодлоор энэ салж малахтаа гайгүй скотчийг бодвол хамаагүй амархан цаашин. Скотчийг бодвол сайн наалдаад тэгээ дараа нь цэвэрхэн салах болов уу гэж найдаж байна. Яг урдаас харахад төхөөрөмжтэй хэрэг. Наалдчихлаа штэ. Харах уу. За ингээл нөгөөдөөс харсан самбар маань бэлэн боллоо. За самбар маань бэлэн боллоо. Харах уу. Тадан машингийн ингээ гүйж явахдаа шууд урагшаа хараа. За өнөөдөр яаж гүүх вүлээ. За ямар тасгал хийвэл зүгээр илээ гэд эхний ээлжинд бол сонголтаа 10 15 20 30 минутын бичлэгүүдийг харж байгаа дааж хийж болон тухайн өдөр яг хэдэн минут хиймээр байгаагаа. За тэгээд өмнө нь бас би цагираг их хэрэгүүлдэг байж байгаад Монгол очихдоо үлдээгээд ирсэн. Тэгээ сая цагираг бас захиалсан. Өдөрт нэг 30 минут буюу хоёр тал руугаа нэг 15 минут эргүүлээд тэгээ та эдийн дээдлэг уншаарай заяа. Юу чинь ийм багаз. За ийм зорилготой байгаа. Тэгээд яг ийм зорилгоор интернетээс хайсан ер нь ямар хурдаар яаж гүүх алхахаа хослуулах уу гэд тэгэнгүүт хэдэн 7 хоногийн нэлээ хэдэн 7 хоногийн хөтөлбөр гарч ирсэн. Тэгээд тэрний дагуу юм хэд гүүгээ явчихгээд ер нь би нөгөө нэг төлөвлөгөөтэй гүүх аягүй дуртай байхгүй юу. Тийм болохоор эхний 7 хоног нь ийм байгаа юм байлээ. Өнөөдөр болохоор би 15 минут гэсэн байсан боловч 35 минут гүйчихсэн. Гүүх алхахаа хослуулсан. Тэгэхээр дараагийнхаас ахуулаад яг зааврын дагуу явчихна. Ерөөсөө нэг амар хүчлэхгүйгээр ингээл шууд цаг маг гэхгүйгээр боломжийн таруулаа явчих гэж бодож байна. Тэгээд ийм жижигхэн самбар хийсэн ч гэсэн өөрийгөө идэвхжүүлэхэд бас дэмтэй болов гэж бодоод дээрэс нь бичлэгээ жоо шалтгаан маань ч гэсэн яг мэдээж өөрийгөө идэвхжүүлж байна. Дээрэс нь миний бичлэгийг үздэг бас хүмүүс байгаа. Тэгэхээр та нар манаас идэвхжээд гүүх алхах гэх мэтлэн жижиг ийм спортод өөрийгөө бас гоё сонирхолтой болгоод оролцуулаарай. Миний бичлэгийг үздэг хүмүүс эдэн штэ яс тэднэрийг бас гүйлтийн бичлэг маань үзсэн хүмүүстэй зориулаад үргэлжлүүлээд би бас гүйж байгаа шүү гэдгээ хэлэх гээ. Дээрээс нь та тэгээ дахиад ингээ идэвхжүүлэх гээд зөвхөн нэг сар гүйгээд орхиовш. Хэдүүл хамтдаа гоё ингээ амьдралын хөвшил зуршил болгоё. Хамтдаа ингээд гоё гүдэг ийм дал зуршилтай болёо гэдэг үднээс энэ хөвчлөгээ үргэлжлүүлж байна. Тэгээд иймэрхүү жижиг юмар өөрийгөө идэвхжүүлээд гоё гүүгээд агаарай, алхаад агаарай гэж хэлмээр байна. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Таалагдсан бол лайка дараад YouTube хуудсыг дагаад шеэр хийгээрэй. Түр баяа.